Бидний амьдарч буй дэлхийн ертөнц өдрөөрх тусам хавтгаарч технологийн хувьсгалт хэлхийн хэрээр зэт үеийнхний сэтгэггүй хандлага улам бүр глобал шинжтэй болж байна. Хүн төрлөختний бүх үеэс хамгийн сайн төлөвшөл, боловсралтай бас хамгийн бүтээлч үе нь байх гэж судлаачид тэднийг тодорхойлсон байдаг. Тэд хүнлэг зан, багийн ажиллагаа, нийтийн сайн сайхныг эрхэмлэхийн зэрэгцээ, дэвшилтэд боломж, шин сорилтууд донд амьдарч байна. Дэлхийн бусад улс орны хүүхдүүдтэй ижилхэн сэтгэж, адилхан хурдаар урагшилж, үеийнхнийгээ оролцоо манлайлалаараа үлгэрлэх зэрэгт өсвөр насныхныг чиглүүлэх үндсэн зорилготой өсвөрийн парламент 2021 хөтөлбөрийн нэгдсэн чуулган боллоо. Улсын хурлын дарга Зандан шатрын санаачлагаар үндэсний хэмжээнд хэрэгжсэн өсвөрийн парламент хөтөлбөрт хот хөдөө орон нутгаас шалгарсан Ахлах аймгийн 90 сурагчид хагас жилийн хугацаанд сурсан мэдснээ дүгнэж хамтдаа хэлэлцлээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцэд хүүхд залуус өөртөө холбоотой асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж заасан байдаг. Энэ эрх нь хүний үндсэн эрхийн нэг гэж тунхагласан байдаг. Конвенцэд оролцогч улсууд нь хүүхдүүдийн амьдралд нөлөөлж буй альва шийдвэр гаргахдаа тэдний оролцоог хангах, шийдвэр гаргахад нөлөөлөх орон зайг бүрдүүлэх боломжоор хангах үүрэгтэй юм. Өсвөрийн парламент 2021 оны 21 хөтөлбөрийг сонгон шалгаруулалтад нийтдээ Монгол орны 21 аймаг 9 дүүргээс 907 сурагч өргөдлөө ирүүлсэн. За үүнээс 76 сурагч шалгарсан. За хүүхдийн оролцооны байгууллагын урилгаар 14 хүүхэд шалгарч оролцсон. Ингээд нийт 90 сурагч өсвөрийн парламентын гишүүн болсон өнөөдөр хүрэлцэн ирээд байна. За хөтөлбөрт оролцож байгаа нэр хүүхдийн 21 нь эрэгтэй, 69 нь бол эмэгтэй. За Улаанбаатар хотоос 32 хүүхэд, аймгийн төвөөс 34 хүүхэд, сумаас 24 сурагч оролцож байна. За энэ бол өсвөрийн парламент хөтөлбөр үндэсний хэмжээний хүүхд залуучуудын төлөөллийг бүрэн хангасан хөтөлбөр болж чадсныг бас харуулж байгаа нэг зүйлт юм. Өсвөрийн парламент нь ийм учраас хүүхдийн оролцоог үндэсний түвшинд хангах нэгэн чухал алхам болж та бүхэн зөвхөн өөрийнхөө төлөө биш, ангийнхан, найз нөхөд, үе тэнгийнхнээ улс орныхоо өнцөг булан бүрт байгаа хүүхэд нэг бүрийн дуу хоолойг төлөөж байгаа учиртай юм шүү. Хүүхд залуучууд та бүхний зүрх сэтгэлд, тарих оюунд Монгол эх орны маргаашийн ирээдүйн хувь заяа зураастай байна. Бид орон орны залуу үеийнхний дуу хоолойг сонсохын тулд 200 мянга гаруй хүүхдүүдтэй зөвлөлдөж, зорилттой судалгааг явуулсан. Тэдгээр хүүхдүүд өөрсдийн хувьд хамгийн чухал гэж үзсэн асуудлыг бас нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн дэмжлэг хаана илүү хэрэгтэй байгааг хуваалцсан юм. Хүүхэд залуусын үзэл бодол харилцан адилгүй байсан ч дийлэнх хувь нь үндсэн 3 асуудлын хүрээнд санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Энэ бол уур амьсгалын өөрчлөлт, сэтгэл зүйн эрүүл мэнд, тэгш бус байдал болон ялгуурлан гадуурхал гэж хариулж байлаа. За бид та бүхний төлөө эдгээр асуудлуудыг та бүхний оролцоотойгоор шийдвэрлэхийг эрмэлздэг. Тэр дундаа тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн чухал хамтрагчид бол хүүхэд залуус та нар юм а. Дэлхийн хүүхдүүд яг л та бүхэнтэй адилхан хүсэл мөрөөдөлтэй байгаа. Илүү сайхан ирээдүйн төлөө одоо бидний ч гэсэндээ оролцоо юу байна? Хагш нар та бүхэн энэ ажлуудыг хийгээч гэж дуу хоолойгоо бас хүргэлээ. Байнгын хороодууд болж хуваагдаад нэгдсэн чуулган хийлээ. Та бүхний гаргасан санаачлаг болгоныг ажил хэрэг болгохын төлөө улсын хурлын дарга, улсын хурлын гишүүд бид бүгдээрээ хамтран зүтгэх болно. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас, хөгжлийн хөтөлбөрөөс уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр та бүхний хүсэж байгаа аппликейшн бас хийх гэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны дороотолттой иргэн болгон бид нар байгаль хамгаалагч болж иж тэмцэх юм байна гэд энэ хүсэл эрмэлзэлтэй нутахгүй ажил хэрэг болно. Мөн эрүүл хоолойт, эрүүл ирээдүгээд ярахад ээж аав нар бид нар ч гэсэндээ мэдлэг мэдээлэл дутмаг байдаг. Тэгвэл манай өсвөрийн парламентын оролцогч төвшингийн санаачлагаар эрүүл хооллолтын аппликейшн бас бий болох гэж байна. Ингээ хүүхдүүд та бүхэн маань энэ ийм сайхан шин цагийн шийдлүүдийг бас төвшүүлж гаргаж ирж чадсан шүү. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалan өнгөрсөн хугацаанд захин хэлбэрээр цуврал сургалт уулзалтуудад оролцож багаараа оршин байгаа газараа нөлөөллийн ажлуудаа хэрэгжүүлсэн өсвөрийн парламентын гишүүд анх удаа бүрэн бүрэлд хүнээрээ цуглан төслийг санаачлан хэрэгжүүлэгчдээс сонирхсон асуултуудаа тавьж байлаа.
манай үеийнхэн бидэнд яг юу тулгамдаад байна гэдгийг яг өөрсдийнхөө нэг дээр шийдвэр гаргах төвчний хүмүүстэй хэлээд аль болох шийдвэрлэж чадж байгаадаа яг энэ хөтөлбөрт орсон нь хамгийн их баярлж байгаа. Мэдээж парламентын боловсрол олгох, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр, эрүүл хоолтын чиглэлээр хичээлүүдийг ингээд маш сайхан аваад тэгээд нөлөөллийн ажлуудаа хийсэн. Тэгэхээр яг хамгийн ингээд гоё зүйл маань бол яг ингээд өөрсдийнхөө юугтдын яг тулгараад байгаа асуудлыг яг өөрсдийнхөө нүдээр хараад магадгүй бидэнд ийм шийдлээр ингээ шийдээд өгчвөл яг болохоор нэ гэсэн тэр асуудлыг яг шийдвэр гаргах төвчний хүмүүст хэлж өгч байгаа доо яг энэ хөтөлбөрт харсан хамгийн их баяртай байна. Энэ хөтөлбөр дуусаад эргээд харахад бол бид нар багаараа тэгээ миний хувьд ч гэсэндээ ингээд хоорондоо ойлголцох яг нэг шийдэлд хамтаараа хүрч чадах, зөвшөлдсөх тэр хоорондоо ярилцах чадвар бол нэлээд сайжирсан гэж бодсон. Тэгээд бид нар нөлөөллийн ажлын хүрээнд одоо багаараа хэрэгжүүлсэн тэр төсөл дээр сургуулиуд дээр очиж хичээл заажсан. Тэр хүрээндээ ингээд бусдад ингээд өөрийнхөө мэдсэн зүйлсийг зааж сургах, ингээд өөрийнхөө санааг бусад хүмүүст ойлгомжтой байдлаар хүргэх тал дээр бол надад давуу талууд гарсан гэж бол би бодож байгаа. Эдгээр 90 хүүхэд бол шинэ үеийнхний дуу хоолойг шийдвэр гаргах төвшөнд хүргэсэн. Үе тэнгийнхэндээ олон талт боломж, санаачлаг, зорилгыг үлдээсэн өсвөрийн парламент хөтөлбөрийн анхны төгсөгчд юм. Өөрийгөө бусдад илэрхийлэх, багаар үр дүнтэй ажиллах, асуудлын шийдлийг тодорхойлж дүн шинжилгээ хийх гэгчлэн орчин цагийн хувь хүний чадамжуудаас эхлээд парламентын боловсрол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвүүдийн хүрээнд хэрхэн суралцснаа үе тэнгийнхэнтэйгээ хуваалцсан юм. Баян онлайнаар уулзж байгаа ингээ найзуудтайгаа гоё яг амьдаар ингээ харилцаад амьдаар уулзж байгаад маш их баяртай байгаа. Тэгээд айгу сэтгэл доглоод байгаа. Сэтгэл маш өндөр байгаа. Тэгээд яг бүгдээрээ ингээ амьдралаар уулзахаараа ингээ бүгдээрээ айгу гоё хамтдаа цагаа айгу хөвчлөө өнгөрөөгд байгаа. Өнөөдөр болохоор энд бид нар нөгөө өөрсдийнхөө өсвөрийн парламентээс олж авсан мэдлэгээ бустай, туршлагаа бустай хуваалцах зорилгоор энд болохоор 11, 12 дугаар ангийн сурагчдад сургалт хийхээр энд ирсэн байгаа. Би яг анх орж ирэхдээ уур амьсгалын өөрчлөлтөөр ямар нэгэн мэдлэггүйсэн. Тэгээд нөгөө нэг улсын их хуралд мөнгө байршдаг гэж боддог байсан. Тэндээс мөнгө гардаг гэж боддог байсан. Гэтэ яг миний бодсон бүх зүйл эсрэгээрээ байсан. Би одоо зарим зүйлийг хитрхээ амархан боддог байсан өөрөө буруу зүйл гэдгийг ойлгосон. Яг тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл бид бүгд яг ямар нөлөөтэй вэ гэдэг би тэр болгомж үздэггүй л байсан байхгүй. Тэгээд өсвөрийн парламент хөтөлбөрт орж ирээд хичээл үзэж явах явцдаа би энэ ямар чухал асуудал вэ? Бид бүгд ямар хэрэгтэй асуудал вэ? Бид бүгд эцээцэд байгалийн төлөөш өөрсдөө тэмцэх хэрэгтэй байна гэдэг тэр гол зүйлийг ойлгож авсан. Нийгмийн өдөр тутмын амьдралын харилцааг зохицуулдаг хууль тогтоомжуудыг хэрхэн боловсруулж, хэрэгжилтийг нь яаж хяндаг талаар цаашлаад энэ процессд олон нийтийн оролцоог ямар механизмаар хангадаг тухай, эдгээр нь яагаад ач холбогдолтой байдаг зэрэг хол мэт сонсогддог байсан асуултуудынхаа хариултыг өөрсдөө эрэлхийлсэн нь хүүхдүүдийн бас нэгэн амжилт байлаа. Өсвөрийн парламентын гишүүд байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хороо, нийгэм боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, хууль зүйн төрийн байгуулалтын байнгын хороо, мөн төсөв эдийн засгийн байнгын хороонд хуваагдсан өнгөрсөн хугацаанд эдгээр байнгын хороод тус бүр 3 удаа хуралджээ. Харин нэгдсэн хуралдааныхаа үеэр байнгын хороод тус бүрээс боловсруулсан саналын төслийг хэлэлцэж улсын их хурлын даргад өргөн мэдүүлэхээр болсон юм. Өсвөрийн парламент 2021-ийн байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хүүхэд залуучууд ба уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үйл хэргийн тухай тунхаг бичиг агаарын бохирдлын хүүхэд залуучуудад үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар хэлэлцэж, үүнээс дотор орчны агаарын чанарыг сайжруулах асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлт боловсруулж Монгол улсын их хуралд хөргүүлэхээр шийдвэрлсэн билээ. Манай төсөв эдийн засгийн байнгын хорооны хамгийн гол дэвшүүлсэн санаа бол зар сурталчилгаан дээр хүүхдэд нөлөөлж байгаа тэр одоо хийжүүлсэн ундаа кофе зэрэг одоо хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох үс тэр зүйлүүдийг хязгаарлах талаас нь нэлээ ярихыг хүссэн. Одоо өсвөр үеийнхний тархалал, жингийн илүүдэл зэрэг энэ асуудлыг шийдвэрлэх талаас нь ингэж хөндөгдөд яваасаа гэж нэлээ хүсэж байгаа. Хууль талаасаа ямар нэгэн зүйлийг хэрхэн шийдвэрлэдэг вэ гэдэг дээр бас нэг бага зэргийн ойлголттой болж авсан болохоор одоо янз бүрийн асуудлуудыг шийдэхэд бас амар болж. Манай сургуулийн хашааны яг хажууд бензин колонк байдаг. Тэгээ манай анги хамгийн ойрхон анги нь болохоор бас үнэр нь маш ихээр ордог. Тэгээ ялангуяа бензин түгээлд орж ирэхэд бензин түгээлд нь ирэхэд үнэхээр их үнэр нь ордог. Хичээл дээр манардаг. Тэрнээс нь болоо хичээл ойлгохгүй толгой өвдөх бүр өвдөдөх юм бол хичээлээс чөлөө авах гэх мэт юм бүр маш их асуудал гардаг. Тэгээд энэ талаар бас ямар юу байд юм бол хууль мөл байд юм болов гэж судалж үзсэн бас тодорхой хэмжээний заасан зай байд юм лээ.
сургууль орчин айл үүрх ихээр суурьшсан газраас 200-аас 300 метрийн зайтай байх хэрэгтэй гэсэн бас юу байд юм лээ. Бид нар болохоор өөрсдөө анги нийтээрээ болон эсмийн ангид ойр авийнхаа ангиудтай нийлээд өргөдөл гаргаад сургуулийн захиргаанд бас өргөдөл өгсөн. Хүүхдүүдэд хамгийн ойр сэдэв буюу боловсролын тухай багц хуулийн төсөлд томчуудын анзаарч хараагүй асуудлуудыг ч өсвөрийн парламентын гишүүд дэвшүүлж байв. Тухайлбал орчны бохирдлоос гадна дуу чимээний бохирдлыг төдийлөн анзаардаггүй бөгөөд сургуулийн орчин дахь дуу шууган, хичээлийн завсарлагааны хонхны чимээч анхаарал төвлөрөл бүтээмжид нөлөөлдөг гэдгийг хэлж байлаа. Энэ мэтчлэн байнгын хороодоос гаргасан саналыг нэгдсэн хуралдаанаараа эцэслэн баталж, улсын их хурлын даргын зөвлөх биечлэн хүлээн авснаар цааш уламжлахаа илэрхийлсэн юм. Улсын парламентын олцтгоос улсын хурлын даргад гадуулах саналын төслийн эцсийн хэлцүүлгийг явуулж туслаа. Өсвөрийн парламент гэдэг энэ хөтөлбөр бол парламентын боловсрол гэдэг улсын хурлаас улсын хурлын даргын санаачлагаар хэрэгжиж байгаа. Энэ малгай хөтөлбөрийн одоо нэг хэсэг байгаа. Сая хаалтын ажиллагаан дээр нэгдсэн чуулган хийлээ, байнгын хороодын чуулган хийлээ, үүн дээр гаргаж байгаа хүүхдүүдийн маань санал санаачлага, за боловсруулсан төсөл эдрийг нь харахад бол яалтчгүй хууль тогтоох байгууллага гэж үеийн ямар одоо ажлыг, нөлөөллийн ажлыг ямар одоо зохицуулт ямар аргаар одоо хийх ёстой юм гэдгийг нэлээд сайн мэдлэг олсны үндсэн дээр хийсэн байна гэж би бол харж байгаа. Нэлээд сайн суур судалгаатайгаар санал дүгнэлтэд боловсруулаад тодорхой саналуудыг бол боловсруулж гаргасан байна. Байнгын хороодод маань боловсролын ерөнхий хууль бол тодорхой саналуудыг өөрсдөө тулгамддаг асуудлуудыг бол хөндөж тавьсан байгаа. Мөн байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос бол дотор орчны агаарын одоо тий цэвэршилтийн талаарх асуудлуудыг маш том одоо Монгол улсад мөрдөгддөг стандартуудыг судлаад үүн дээрээ үндэслэж бол тодорхой саналуудыг гаргаж улсын хурлын даргад хүргүүлсэн байна. Улсын хурлын тамгын газар парламентын боловсрол хөтөлбөрөөрөө дамжуулан оролцоотой, утга учиртай оролцоотой иргэдийг төлөвшүүлэн бий болгохын төлөө парламентын боловсролын хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа. За мөн одоо улсын хурлаас иргэдийн оролцоог одоо нэмэгдүүлэхийн тулд парламент буюу цахим парламентын одоо платформыг бий болгосон байгаа. Энэ платформоор дамжуулаад иргэд маань одоо хуулийн төсөл саналаа өгөх боломжтой. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг манай хүүхдүүд маш сайн авч байна. Өнөөдөр дижитал 900 хүүхдүүд маань одоо тий шууд энэ одоо аппликейшнийг гар утсан дээр татаж аваад шууд саналаа өгөөл эхэлж байгаа жишээтэй. Өнөөдөр энэ одоо жишээлбэл их хурлын даргад өргөн барьж байгаа саналуудаа бас аппликейшнаараа дамжуулаад бас тий саналаа хургуулж авах жишээний оролцоогоо хангаж сурах тий тэр процессыг бас хүүхдүүдэд ингээ алхмалмаар болж байгаа. Парламент e-petition захим хэлцүүлэгт хэрхэн саналаа өгөх вэ? Та парламент захим системд өрнөж байгаа аливаа хэлцүүлэгт оролцож саналаа өгөхдөө бүх төрлийн ухаалаг утаснаас парламент аппликейшнээр эсвэл аль ч төрлийн компьютераас e-цэг парламент сегмент сайтаар нэвтрэн захим хэлэлцүүлэг зэсэд байгаа асуулгуудаас өөрийн сонирхож байгаа асуулгыг сонгоно. Улмаар хариултуудаа сайтар танилцаж, сонгон тэмдэглээд санал өгөх товчийг дарна. Түүнчлэн та өөрөө олон нийтийн дунд санал асуулга санаачлан явуулах, захим хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Та санаачилсан санал асуулгаа өөрийн нийгмийн сүлжээний хаягт байршуулан бусадтай хуваалцах, идэвхтэй оролцохыг уриалгах боломжтой. Парламент таны төлөө тантай хамт. Анх удаа орон даяар хэрэгжсэн өсвөрийн парламент 2021 хөтөлбөрийн хамгийн чухал үр дүнг оролцогч хүүхдүүдийн хувийн болон багийн амжилт, тэдний хандлага үйлдэлд гарсан эерэг өөрчлөлтөөр дүгнэх нь зүйтэй. Хөтөлбөрөөс олж авсан мэдлэг дадлыг цааш түгээж, мэргэжлээ сонгох чигийг баттгаж, хүсэл сонирхол нэгтээ хүрээлэлээ олсон нь тэдний бас нэгэн амжилт мөн. Өсвөрийн парламент хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг, People in Need олон улсын байгууллага, мөн улсын хурлын тамгын газрын парламентын сургалт судалгааны хүрээлэн, улсын хурлын тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо гэд эдгээр хүүхдүүдийн ирээдүйн боломжийг бүтээлцсэн бүх хүмүүс хөтөлбөрийн үр дүнд сэтгэл хангалуун байлаа.
People in Need байгууллага нь өөрөө уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа ер нь зохион байгуулдаг төслүүд хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тэгээд ялангуяа энэ хүүхдүүдийн тусламжтайгаар хүүхдүүдийн оролцоотойгоор хэрэгжинэ гэдэг бол бидний хувьд бол бас тавьсан зорилгод маань бас ингэж хүрэх бас нэг үүд хаалга нэгдсэн гэсэн үг. Бид нар бол нөгөө хүүхэд бол залуучууд руу чиглэсэн ажлуудыг бас төсөл хөтөлбөрийн хүрээнд бас хэрэгжүүлж явдаг. Тэрний нэг нь болохоор энэ усрын парламент байж чадсан. Одоо манай хөтөлбөрийн нэг оролцогч хэлж байна л да. Энэ хөтөлбөр одоо оролцсны дараа надад гарсан өөрчлөлт юу гэхээр асуудлыг харчаад энэ асуудлыг шийдэхэд би ямар оролцоотой байж болох юм бэ? Би юу хийж чадах вэ гэдгээ боддог болсон. Тэрнээс биш ингээд байх юм энийг шийдчихгүй байхдаа хэн нэгнээс би ерөөсөө хүлээхээргүй болсон. Тэгэхээр энэ бол одоо бидэнд тий хүүхэд залуучууд, хүүхэд багчууд бидэнд аюул чухал зүйл. Ерөөсөө би энэ хүүхэнд яаж оролцож чадах вэ? Миний хийж чадах зүйл юу юм бэ гэдгийг би хардаг болж байна. Тэгэхээр бусад үеийнхэндээ ч гэсэн би энийг урайлмаар байна гэж хэлж байна. Тэгэхээр энэ бол маш тийм эерэг өөрчлөлт бас залуу үеийнхэн маань, өсвөр үеийнхэн маань бас ийм хандлагатай болж ийм хандлага бас үеийнхэнийхэндээ түгээж байгаад нь бол бас бид баяртай байгаа. Уур амьсгалын өөрчлөлт болон одоо хоол зүй, зөв хооллолт тий дагаарын бохирдол ялангуяа хүүхдийн эрхийн чиглэлд энэ хөтөлбөр хэрэгжснээрээ за 21 аймаг болон 9 дүүрэгт яг энэ мэдээлэл өсвөр насны хүүхдүүдэд болон сургуулийн бас яг тэр үеийнхэнийхэнд нь хүрсэн. Яагаад гэвэл хүүхдүүд маань бас тэр чиглэлд нөлөөллийн ажлуудыг хийсэн байгаа. Тэгэхээр одоо бидний таамаглаж байгаа бол яг шууд мэдээлэл авсан хүүхэд бол 10,000-аас дээш болсон гэж тооцоолж байна. Тэгэхээр энэ бол маш том үр дүн. Тэгээ цаашдаа People in Need байгууллага маань энэ чиглэлд бас хөтөлбөрүүдээр дамжуулан хүүхдүүдийг, залуучуудыг сургаж хөгжүүлж ингэж явах төлөвлөгөөтэй бас байгаа. Хөтөлбөрт орохоос өмнөх хүслэн, хөтөлбөрт орсны дараах хүслэн хоёр бол хоорондоо эсрэг зэсэг хоёр ялгаатай. За хөтөлбөрт орохоос өмнөх хүслэн гэх юм бол ерөөхдөө Сүхбаатар аймаг дотроо аймаг дотор хүслэн байсан. Тэгээ одоо л ерөөхдөө миний бас хууль зүйн төрийн байгууллагын 1000 орны даргаар ажилладаг. Тэгээд энэ болохоор би ганцхан Сүхбаатар аймгийн хүүхдүүдийн өмнөөс дуу хоолойгоо өргөх биш. Тэр Баян-Онгор аймгийн хүүхдүүдийн өмнөөс те Дорнод аймгийн хүүхдүүдийн өмнөөс манай Монгол улс орны өнцөг боломжтой байгаа хүүхдүүдийн өмнөөс дуу хоолойгоо өргөж байгаараа маш их онцлогтой. Шийдвэр гаргах төвшөнд би Монгол улс орныхаа хүүхдүүдийн төлөөлөд дуу хоолойгоо өргөж байгаа нь маш их одоо надад маш их туршлагыг бас суулгаж байгаа гэж харж байгаа. Бидэрт тулгамж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд биднийг өөрсдийг маань оролцуулж байгаа. Ерөнхийдөө бидэрт өгч байгаа хамгийн том боломж тэгээ бас томчуудыг хийж байгаа хамгийн зөв шийдвэр гэж ерөнхийдөө бидний зүгээс харж байгаа. Би өөрийнхөө хоббиг нийгмийн ухааны хичээлтэйгээ одоо холбосноор ерөнхийдөө бол чөлөө цагаараа алей нэгэн улс орныг ер нь нэг алиар судалсан зүйлээс нэг өөртөө нэг үлдсэн нэг мэдээ мэдээлэлтэй болж үлдэж чаддаг болсон. Бид нар чинь сая өсвөрийн парламентын гишүүд одоо бүгдээ боллоо шүү дээ. Энэ бол ардчилсан нийгмийн одоо нэг үндэслэл бид нар бол хамгийн хацтай гэж хувьдаа бодож байна. Монгол улсаа жоохон ч гэсэн хөгжүүлж байгаа. Монгол улсаа жоохон ч гэсэн хувь нэмэр оруулъя, өөрийгөө хөгжүүлье гэж бодож байгаа хүн бүхэнд нээлттэй байгаа. Ерөнхийдөө маш олон боломжууд нэгддэг. Тэгээд хувийн талаас амьдрах чадвар суралцдаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бүгдээрээ өсвөрийн парламент хөтөлбөрт маань нэг дээрээ хүүхдүүд маань анх орж ирэхдээ хүүхдүүд маань одоо өөрсдөө би гэж жишээ нь Архангай аймгийн сурагч гээд нэг ингээд яг бие хүн байсан бол өнөөдөр өсвөрийн парламент хөтөлбөрийн одоо гишүүн гэсэн утгаараа тэр хүүхд маань одоо бид болж те хамт олонтой багаараа ажиллаж сурах бол зуршлыг бий болгосон байна. Энэ бол бидний манай хөтөлбөрийн хамгийн том үндсэн гол одоо хүүхдүүдэд өгсөн үр дүн гэж үзэж байна. Манай одоо өсвөрийн парламент хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээс олон улсын хэмжээний ийм чуулганд бас оролцож, цахимаар оролцож одоо Монгол хүүхдүүдийн дуу хоолойг бас илэрхийлж одоо чадсан уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр одоо манай хоёр сурагч маань олон улсын чуулганд үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн. Манай энэ хөтөлбөрт улсын хурлын доктортой хөгжлийн зорилгын дэд хороо бол маш одоо голлож байр суурьтай оролцож байгаагийн хувьд бид нар бас өсвөр насныхандаа залуучуудад доктортой хөгжлийн зорилгоодыг хэрхэн одоо түгээн дэлгэрүүлэх үү, хэрхэн одоо ингэж Монголд одоо энэ зорилгоодыг биелүүлэхэд гар бие оролцох гэдэгт одоо хүүхдүүд маань бас нэлээд ийм тодорхой ойлголттой болж тэрний төлөө бас өөрсдөө хэрхэн цаашдаа ажиллах вэ, хэрхэн дуу хоолойгоо хүргэх вэ гэдэг тал дээр анхаарч бас ажилласан гэж бодож байна. Энэ бол бас нэлээд том үр дүн. Монгол Улсын хурлын дарга Гандан Шүтрийн санаачлаар Улсын хурлын доктортой хөгжлийн дэд хороо, Улсын хурлын тамирын газрын парламентын судалгаа судалгааны хүрээлэн, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хүнтэй аж ахуйн байгууллага, People in Need байгууллагууд хамтран 2021-ээс 2022 он үндэсний хэмжээнд анхудаа зохион байгуулсан өсвөрийн парламент хөтөлбөрийн сургагч төвшөр ажилласан тул энэхүү боломжийг олгох гэсэн боломжийг бид багтаа олж байна. За энэ баярлалаа.
шинэ үеийн төлөөлөл болгох эдгээр хүүхдүүд маань хамтдаа суралцах, бусдаа нөлөөлөх, нийгмийг түүчээлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Улс орны парламент хөтөлбөрөө тэднийг чиглүүлж, дэлхийн хэмжээний сэдвээр мэтгэлцдэг, орон орны хүүхдүүдтэй дуу хоолойгоор нэгтгэдэг, хүрээлэн буй орчиндөө эерэг нөлөөллийг түгээдэг байхад нь дэмжих зорилготой. Хөтөлбөрийн анхны төгсөгч 90 хүүхэд маань хүнлэг зан чанартай, шинжлэх ухаанч мэдлэгтэй, арчилсан үнэт зүйлсийг дээдэлсэн, бодит оролцоо шийдлийг эрхэмлсэн дараагийн нийгмийн эзэд мөн. Нийгмийн чинь айл эдийн бүр ингээд эрүүлээ ингээд чуулганаа игээд хаагаад батламжаад өнгөцөө сертификатаа хүлээж аваад байж байгаа сэтгэл бүр амар өндөр байна гэдэг. Үнэхээр их зүйлийг хийсэн, сурсан, бүтээлсэн зөндөө олон найзуудтай болсон хөтөлбөр маань зөндөө олон юм сураад зөндөө хугацаа өнгөрсөн байж идэл яг өчигдөрхөн өнгөрсөн шиг айгүй хурдан болоод өнгөрсөн гэдэг амар сэтгэл өндөр байна. Би ирээдүйн Монголыг авч явах тэр нийгмийг бүрдүүлж байгаа хэсэг нь. Тийм учраас би тодорхой хэмжээний сонголт хийх ёстой, сонгох ёстой, сонгогдох гэсэн хэрэгтэй. Тийм болохоор тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой байна гэдэг ойлголтыг авч ирсэн. Та мэдлэггүй бол яг ямар хүн сонгож байгаа бүрэн мэдэхгүй та хичнээн тэр хүний талаар судалсан гэсэн үнэхээр мэдлэггүй л бол яг ямар хүн гаргаж байгаа 100% ойлгож чадахгүй. Тийм болохоор та өөрийнхөө сонголтод итгэлтэй байхад бол парламентын боловсрол гэдэг зүйл тань зайлшгүй хэрэгтэй байна гэдгийг ойлгож авсан. Дараагийн улс орны парламентод өргөдлөө илгээх байгаа хүүхдүүдтэй гэх юм бол яг тэр өргөдөлт шаардлагаж байгаа асуулт, тэгээд бичлэг, эсээ бичлэг зэрэгт маань болохоор өөрийгөө сайн илэрхийлсэн зүйлсээ бичээд тэгээд өөрийгөө сайн яг худлаа дүр эсэхгүйгээр бичээрэй гэж хүсэж байна. Тэгээд улс орны парламент гэдэг энэ том хамт олноос бол сурах зүйл маш их байдаг. Нийгмийн идэвхээ хөгжүүлэхийг хүсэж байгаа өөрийгөө дотроос нь үнэхээр ингээд өөрөөр харахыг хүсэж байгаа бүх хүүхдүүд заавал оролцоосоо гэж хүсэж байна. Та бүхнийгээ уриалж байна. Улс орны парламент хөтөлбөртөө бүгдээрээ идэвхтэй оролцоорой. Өөрийгөө олох гэж яд нь шүү дээ. Тэр процесс маш сайн тусаллаа. Үүнээс гадна маш мундаг хүүхдүүдтэй танилцууллаа. Манай энэ дэмжиж байгаа байгууллагууд маань хүүхдүүдтэй боломж олох, хүүхдүүдтэй аль болох тусалж дэмжих ингээд хүсэлтэй байд юм билээ. Хэвээ ирээдүйн манай улс орны парламентын хөтөлбөрт оролцохыг хүссэн хүүхдүүд байвал та нар заавал ороорой. Яагаад гэвэл танаас маань маш олон гайхалтай боломжууд гарч ирнэ. Та нар маш олон хөөх хүүхдтэй уулзсан. Та нар 21 аймгийн 9 төвийн хамгийн шилдэг хүүхдүүдтэй уулзсан гэж төсөөлтөө. Yeah.